За Valar Morghulis бүгдэнд нь орой минь хүргэе. За одоо тог тасрахад яг одоо 50 минутын хугацаа байна. Тэгэхээр энэ дамжуулаад газ бичлэгээ хийгээд авъя гэж бодлоо. За тэгээд ямар тач өчигдөр бол 2 дугаар анги гарсан. Тэгээд Данганд тоол буюу те 7 хаанд улсын Хүлэг Баатар гэдэг кино юм. 2 дугаар анги гарсан. За тэгээд 2 дугаар ангийн талаар хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. За тэгээд та бүхэн бас миний бас зарим мэдхгүй зүйлүүд байгаа. Эсвэл андуурч хэлсэн зүйлүүд байгаа. Тэр болгоны минь гой засаад хэрэг буруу ярьсан зүйл ч гэсэн байвал таад гоёс мэддэг нь доор комент хэсэгт бичээрэй. Тэгээ би бол ер нь зүгээр л Готийн ертөнцид дуртай. Тэгээд бас олон фэнүүдийнх нь нэг нь. За тэгээ хүмүүстэй гоё ярилцмаар байдаг. Тэгээд даанч тэр олон одоо миний эргэн тойронд яг Готийн тийм фэнүүд ер нь цөөхөн байдаг болохоор тэр болон гоё ярилцах, Готийн гоё шин түүхийн талаар мэдээлэл олж авах боломжтой гоё ярилцаж олж авах боломж хүмүүс байдаг. Тэгээ ерөөхдөө одоо энэ бол миний хувьд бол маш гоё одоо дуртай ертөнцийн маань нэг учраас энэ талаар бас ингээд ярихгүй байж ингээд чадахгүй тий. Тэгээд энэ одоо киноны тухайр гоё та бүхэндээ гоё ярилцж байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн бас миний доор бас мэдхгүй зүйлүүд байвал гоё комент бичээрэй. Миний мдээгүй зүйлүүд байвал бас гоё комент бичээрэй гэж хүсэж байна. За тэгээд хэдүүлээ кинонд оръё. Цаг давж байгаа учраас аль болох товчхон ярихыг хэдүүлээ хичээе. Тэгээд энэ удаагийн анги чинь бараг 30 орчим минутын анги байсан уу тий. Тэгээ маш гоё их хэллийн суурийг тавиал дууссан гэж бодож байна. За тэгээд кино маань болохоор юугаар эхэлж байгаа гэхээр яг нэгдүгээр ангитайгаа адилхан тий марзганаараар эхэлж байгаа ш тий. Одоо Аарланы тухайгаар эхний киноны эхний хэсэгтээ гарч байгаа. Тэгээ Аарлан Баатар маань Данкны багш шүү дээ тий. Одоо тэгээд Данк маань тэгээ Аарлан маань ингээд нүв нүцгэндээ гарч ирээд ингээд бицсэж байгаа байдал нь харах юм бол нэгдүгээр ангийн Данкны модны доор бицсэж байгаа яг адилхан дүр зураг байгаа. Тэгээ энэ бол ингээд ийм хөгжилтэй марзганаа байдлаар хийж байгаа тий. Ингээд хүмүүсийг хараад ингээд нээлгэхээр хөнгөн байдлыг илэрхийлж байгаа болов уу гэж бол ер нь надад бол тийм мэдрэмж төрсөн. За тэгээд ерөнхийдөө одоо Данкан болон Аарлан хоёрын нөхөрлөлтэй одоо Аарлан Данкны хувьд хэн байсан одоо Данкныг хэрхэн одоо хүмүүжүүлсэн хэрхэн одоо тий өсгсөн тэр хоёрын нөхөрлийн талаар тий бараг одоо аав хүүгийн харилцаатай тийм нөхөрлөл байсан шүү гэдгийг одоо ингээд энэ хүү одоо эхний хэсгээс бол хэдүүлээ харж болж байгаа. Тэрийг харуулахыг зорьсон болов уу гэж бодож байна. Тэгээд энэ хоёрын ингээ гоё нөхөрлөл тэгэл одоо Аарлан хүмүүст хэр өгдөг байсан те ямархуу хүн байсан гэдэг талаас нь бол харуулж байгаа. Тэгээд энэ хоёр ингээд модны доор суугаад одоо яг нөгөө модны доор нэгдүгээр анги дээр эг Данк хоёр ярьдэн штэ. Ингээд таны майхан эг хэлдэн штэ. Таны майхан байхгүй байна гэдгсэн чинь надаа майхан хэрэггүй гэх. Би бол модны доор яадаг гэдэг huge night гэх те. Тэгээ модны доор би ингээд одоо тэгээд тэр хоёр одоо Аарлан Данк хоёр яг ингээд бороо орсон чинь модны доор ингээд нэг юм идж байгаа зү те. За тэр бол мэдээж хатаасан мах одоо бидний хэлдгээр бол одоо борцлсон мах байгаа ш те. Борцлсон махыг ингээд идээд инээлдэд байж байгаа юм маш гоё дулаан уур амьсгал одоо харагдаж байгаа. За тэгээ яг эхний хэсэг бол мэдээж Данкны одоо бодрол явж байгаа ш те. Данкны бодрол явагдаж байгаа. Тэгээ Данкан бодож байгаа энэ нөхлийн талаар ингээд гоё зүйлийг харуулж байгаа. За тэгээд үүн дээрээс онцлох хэсгүүд байх юм бол ингээд энэ хоёр явж байгаа Red Grass гэдэг нэг тулааны тухай хайлт ингээд гарч байгаа яг ихний хэсэг дээр тий. За энэ хүү Red Grass гэдэг тулаан бол энэ юу байсан бэ гэхээр Данкан энэ тулаанд Аарлан энэ тулаанд өөрийнхөө одоо удмын хүмүүсийг хийхийг алдсан байдаг санагдаад байна. Бас хүүгэж алдсан байдаг үлээ наагц дүүгөөч үлээ алдсан. Ямтаач өөрийнхөө удмын цусан төрлийн хүмүүсээ бол энд одоо тулаанд бол алдсан байдаг. Бас Данк би андуураг бол Аарлан өөрөө бас энэ тулаанд оролцсон байдаг. Тэгээд энэ тулаанд оролцсон ямтаж байдаг. Тэгээ энэ хэсгийг бол ер нь яг дурдаад бол ярьж байгаа бол харагдсан. Тэгээд энэ тулаан яг хэдүүл айлуулах сэдвээсээ ингээд хазаахгүйгээр товч дурдаад явъя гэж бодож байна. Ягаад гэхээр надад цаг маш бага байгаа учраас тог тасархаас тог тасрах гад ингээд намайг байгаад байна. Тэгээд энэ тулаанд болохоор одоогийн одоо ханхуу тий одоогийн ханхуу Бэлор Таргариены одоо оролцсон юм тулаан байдаг. Тэгээ энэ болохоор Red Grass гэж нэрлэдэг санагдаж байна. Red Grass хаа одоо улаан талт цэцэгч үлээ тиймэрхүү одоо нэрдэг. Тэгээд энэ тулаанд болохоор одоо энэ тулаанд одоо минь Аарлан бол оролцож байсан тухай ярьсан байдаг. За тэгээд дурддаг тэрээсээ гардаг. Тэр тулаан болохоор маш юм нэлийн том тулаан болсон тий одоо Таргариены овгийн хооронд одоо High Tower тэргүүтээ одоо ноёдууд одоо Black Fire-ийн ноёдууд өөрийгөө дөрөвдүгээр
Aegon Targaryen гэж нэрлсэн одоо ханхуг гэх юм уу. Тэгээ тэрийг дэмжсэн нөгөө талаас одоо манай Daeron Targaryen 2 дугаар Daeron Targaryen ингээд хоорондоо ингээд ийм нэлээд том тулаан болсон. Энэ бол нэлээд том тулаан болсон. Тэгээд тухайн одоо тулаан болсон тал нь болохоор ийм улаан цэцгээр дүүрэн тал байсан. Тэгээд тулааны дараа маш тэр тал ингээд тэр чигээрээ тусанд будагдсан. Тэгээд мэдээж одоо Daeron Targaryen-ы ялтаар дууссан тийм маш том тулаан болсон байгаа. Тэр тулааны тухай ярьж байгаа. Тэр Red Grass гэдэг тулааныг дурдаад ингээд байж байгаа хэсэг бол тэр тулааны тухай ярьж байгаа хэсэг бол гарч байгаа шүү. За тэгээд эргээд кинонд орох юм бол ингээд энэ хоёр тэр тухайн тулааны тухай бол яриад явж байна. За тэгээд энэ дээр нэг сонирхолтой дүр гарч байгаа нь болохоор Tyrell авгийн Loras гэдэг одоо ноёныг хэдүүлээ харж байна. Тэгээд Tyrell авг бол мэдээж Game of Thrones дээр гарч ирдэг авг шүү дээ, тийм. Бас нэлээд гол үүрэг оройлыг үүсгэсэн одоо бас нэг авг гэр бүл байгаа. За тэгээд энэ гэр бүлийн тухай энэ гэр бүлийн одоо авг дэц буюу Tyrell авгийн Loras гэдэг ноёныг хэдүүлээ харж байна. За тэгээ бас нэг болохоор энэ Loras ноёнтой маань амандаа нэг юм аваад хийчихэж байгаа. Таад анзаарсан бол энэ амны юм уулаан болчихж байгаа. За энэ бол нэг төрлийн сэргээш одоо тийм ургамал байгаа. Тэгээ энэ сэргээ ургамлыг ингээм амдаа хийчих юм бол маш гоё сэрэгдэг. Тэгээ ер нь бас жоохон юм донтолт үсгдэг тийм төрлийн ургамал. Тэгээ энэ болохоор жоохон муухайр их юм бол одоо хар тамхины төрлийн гэх юм уу те одоо ийм маань суруулах бэц төрлийн иймэрхүү тийм ургамал бол ер нь байгаа. Тэгээ тэр энэ ургамлыг ингээд тэгэхээр маш гоё сэрэгдэг юм тийм төрлийн ургамал байгаа. Сонирхолж хэлэхэд тийм ээ. За тэгээд үүнээс цаашаа ингээд Эктор хоёр. За мэдээж Tyrell ноёнтой Данканд бол би танаа одоо Арлан Баатарыг бол танихгүй мэдэхгүй гэж муухай зан гаргаж байгаа. Тэгээд мэдэхгүй гэдэг хэлж байгаа. За тэгээ энэ хоёр тэгээ цаашаага ингээд явж Данк хоёр цаашаага явж байгаа. Тэгээ цаашаа явж идэл яаж байгаа гэхээр хааны элч ирж байгаа. За тэгээ хааны элч ирж яана гэсэн. За тэгээ хэн ирж яана вэ гэсэн чинь ханхүү Baelor Targaryen ирж байгаа. За ханхүү Baelor Targaryen ирэхэд камер ингээд Egg дээр яваад очдөг. Egg-ийн царай ховсгээ сонирн болж хувирдаг байгаа. За ингээд манай Данканд одоо нэг гой бодол төрөнтэй. Би ер нь за ингээд Baelor Targaryen-тай ер нь уулзвал яадаг юм бэ гэдэг юм маш гой бодол бол төрж байгаа. Тэгээд мань хүн тийм бодол төрөөд за тэгээ мань хүн ингээд шийдээд Baelor-тай уулзахаар тэр зүг рүү явнаа. За Baelor Targaryen талаар хэдүүлээ товчхон дурдъя гэж бодож байна. За ямар ч тач Baelor Targaryen энэ Ashford-ийн ноёнтой уулзж байгаа. За тэгээ энэ удаагийн энэ хүлэгт баатрын тэмцээн болохоор Ashford-ийн одоо ноён Bor гэдэг баха. Би нэрийн буруу хэлж магадгүй. Bor ноёндны одоо охиных нь төршөө өдөрт зориулж ингэж хийж байгаа. Тэгээ хэдүүлээ өмнөх хэсгээр яжсэн ч тийм Ashford-ийн цайз бол тийм том цайз биш. Тэгээ тийм том овогч бас биш. Гэхдээ одоо энийг ингээд зохион байгуулж байгаа охиныхаа төршөө өдөр зохион байгуулж байгаа. Энэ бол одоо би одоо ингээд том ноён шүү гэдгийг харуулахыг нэмзэрсэн тиймэрхүү утга санаатай. За нөгөө талаас одоо яагаад бүхэл бүтэн хааны одоо өв залгамжлагч те дээрийн хааны өв залгамжлагч одоо Baelor Targaryen маань яагаад хүрэлцэн ирж байгаа вэ гэхээр дээрийн хааны тушаалаар ирсэн гэдгээ хэлж байгаа. За одоо яг энэ цаг үе дээр Daeron гэж хэм бэ гэхээр яг энэ цаг үе дээр Daeron Targaryen-ийн одоо Daeron Targaryen гэдэг хаан ширээнд суусан байгаа. За тэгээд нэг юм хэдүүл ойлгох юм бол яг энэ үе дээр Targaryen-ийн гэр бүлийнхэн бол хүчээ алдсан байгаа. Хүчээ бол бүрэн алдсан байгаа. Тэгээд яасан бэ гэхэд лууг болцсон. Луу байхгүй бол тэдний хувьд бол одоо хүч чадал нь бол мэдээ суларсан. Тийм учраас хаан ширээ ганхаж эхэлсэн. За ингээд яг үүнтэй холбогдуулан одоо ийм тэмцээнээр болж байгаа. Тэгээд одоо Daeron хаан өөрийнхөө хаан хүүгүүдийг явуулаад энэ тэмцээнд оролцуулж байгаа. За ингэснээр мэдээж өөрийнхөө хүч чадал одоо сүрж авахлан харуулах тиймэрхүү одоо санаатаагаар одоо бодлогын дагуу ингээд Baelor-ыг явуулж байгаа гэж бол би одоо харж байгаа. За тэгээд ингээд Baelor ханху واخгүй одоо энэ дараагийн хаан ширээнд суух. За тэгээ Baelor Targaryen ингээд хүрэлцэн ирсэн. За Baelor Targaryen хүрэлцэн ирэхдээ хинтээ хамт ирж байгаа гэхээр өөрийнхөө дүү Maegor Targaryen-тай ирж байгаа. Өөрийнхөө дүү нь Maegor Targaryen. За тэгээд бас Baelor нь өөрийнхөө хүү Valar Targaryen-тай бас ирж байгаа гэсэн. Өөрийнхөө хүүтэй ирж байгаа. За Maegor нь бас өөрийнхөө нэг хүүтэй ирж байгаа. Тэгээ ингээ хоёр хаан хүү хоёлаа өөртөө хаан хүүтэйгээ ирсэн. За тэгээд Baelor Targaryen буюу одоо хаан ширээнд суухтай хаан хүүгийн
хүүн хэн бэ гэхээр Валер Таргариен байгаа. За тэгээ энэ Бэлер Таргариен яагаад хар үстэй байгаа вэ гэх юм бол ээж нь бол одоо Мартелийн гүнж байгаа. Тэгээ ээж нь бол хар үстэй учраас ээжийнхэн хар усыг бол дуурайсан байгаа. За тэгээд Бэлерийн хүүн бас адилхан одоо хар үстэй байгаа. Түүний дүү Мегер Таргариен нь бол аавынхаа цагаан усыг одоо шаргал усыг бол дуурайсан байгаа. За Мегер Таргариен гэж хэм бэ? Энэ Мегерийг яагаад дурдаад байгаа гэхээр Мегер нь бол 4 хүүтэй байгаа. За тэр 4 хүү бол Дейрон Таргариен, Эйрон Таргариен, Дэймон Таргариен, Эгон Таргариен ингээд ийм 4 хөвгүүнтэй байдаг байхгүй. За тэгээ энэ киноны үйл явдал ер нь эдэртэй бас холбогдоод явах учраас энэ нэрүүдэд дурдаад байгаа. Хүн хаалга тогтохшоо бичлээ зогсоочлаа. За юун дээр зогслоо? За Бэлер дээр зогсон тий. За Бэлер ханхуу бол мэдээж хар устэй. Тэгээ түүний хүү Валер нь бас хар устэй. За ингээд үүний дараагийн үзэгдэл болохоор Данкан Эйрон Таргариентэй таарж байгаа гэсэн үг. За энэ бол Бэлер Таргариены ханхүүгийн дүү Мегер Таргариены 2 дахь хүү байгаа. За тэгээ 2 дахь хүүгээ дагуулж ирсэн байна. За энэ хүү бол одоо Эйрон Таргариен. Тэгээд энэ хүүгийн талаар дурдах юм бол энэ ерөнхийдөө жоох юм одоо галзуу гэдгээрээ жоохон алдартай. За тэгээд хүүхэмсэг, тэгээд арх тар суудаг тий дэвлүүн замтай, тэгээд жоохон баг зэрэг ерөнхийдөө галзуу. Тэгээд ер нь Таргариен овгийнхан овгны дундтай үе ийм галзуу одоо хаадууд удмынхан их байдаг. Тэгээ ягаад тэгэхээр энэ бол цус ойртолтой бол мэдээж холбоотой байгаа тий. За тэгээ энэ хоёрын хооронд ингээ яриа өрнөж байгаа. За тэгээд манай Данкан маар морин барьж аваад тий ингээ одоо номогдож байгаа хэсэг гарч байгаа. За энэ хэсэг бол мэдээж юу вэ гэхлээр одоо манай Данкан моринд хэр хайртай, морийг хэр одоо хайрладаг тий тиймэрхүү одоо морийг хэр хайрладгийг бол одоо энэ хэсгээс бол ингээ харуулж байгаамаа. За тэгээд үүний дараа Данкан мэдээж одоо хааны хоёр харуултай бол уулзж байгаа хэсэг гарч байгаа. За тэгээд яг энэ хааны хоёр харуултай уулзж байгаа хэсгийг болохоор надад ингээд бас нэг хуучин одоо House Dragon болон Game of Thrones-ы гоё дурсамжийг бол санагдуулж байна. За Daemon тэгээд хааны хүлэгт хоёр баатар ирээд уулздаг. За тэгээ үүний дараа болохоор юун дээр Роберт Старк те эгчээгээ авах гэж нэг цайзад очих үед одоо за би нэрийн сандгүй сарны илдэл юу илээ манайхан доор нэрийн бичээрээ. За бас тэндээс хоёр хүлэг баатартай уулздаг те яг тэр хэсгийг санагдуулам надад санагдсан. За тэгээ энд бол ингээ маш гоё одоо яриа бол өрнөдөг те. Тэгээ би одоо хэрхэн яах вэ ингээ те одоо хүлэгт баатар болох вэ гэсэн чи би бол ингээ загсчны хүү гэх нөгөөд нь хэлж байгаа шүү дээ те. Нөгөөд нь би бол ингээ загсчны хүү тийм учраас би ингээ тэгсэн чи би бас ингээ хүлэгт баатар болсон чинь та яаж хүлэгт баатар болсон юм бэ гэсэн чи загсаа зараал гэдгсэн чинь Данкан амар итгэл төрөл те. Тэгсэн чинь дараа нь эгтэй юм яриас суужсэн эг хэлдэж штэ. Эг хэлж байгаа байхгүй нэ дараа. Загсчны хүү хүртэл ингээд хүлэгт баатар болцсон байгаас гэсэн чи эг. Юу вэ тэр чин тэр загсчныхаа бүх юуг нь худалдаад авцсан те маш баян загсчны хүүштэй гэ. Тийм хэсэг гардаг. За тэгээд ингээд манай хүн ингээд одоо Бэлер болон Ашфордын ноён хоёр хоорондоо уулзж байгаа хэсэг гарч байгаа яриа өрнөж байгаа. За энэ дэр нэг зүйлийг дурдна. За энэ дэр болохоор одоо Бэлер ханхүүгийн дүү Мегер Таргариен буюу одоо энэ шар устэй тий. Энэ одоо энэ ханхүү маань ярьж байгаа. Түүний том хүү болон том хүү одоо Дейрон Таргариен. Тэгээд түүний хамгийн бага хүү Эгон дөрөвдүгээр Эгон баха. Эгон Таргариен хоёр алга болсон. Тэгээд энэ хоёрыг яагаад хаашаа алга болцсныг мэдэхгүй байна гэж ярьж байгаа. Тэгээ хөвгүүд нь алга болсон. Тэгээд том хүн байхгүй. Тэгээ том хүү бол нэлээд архичин. Тэгээ шаллиг тэр бол одоо архиндаа живж байгаа тухай ярьж байгаа. Тэгэхээр Мегер Таргариен бол нэлээд хатуу одоо аавын дүрийг бол харуулж байгаа хэсэг бол гарч байгаа. Тэгээ нэлээд хатуу аав банд. Энэ дээр бол одоо чинь Lannister-ийн те 50 Lannister-ыг бол санагдуулсан юм. Нэлээд хатуу аав байгаа. За тэгээд тийм учраас энэ хүү тулаанд одоо оролцохоор хоёр дахь хүүгээ буюу Эйрон Таргариеныг бол авчирсан байгаа. Ингээд энэ хоёрын хооронд яриа явжсэн чинь Данкан хаалган дээр зогсчдаг. За тэр хаалган дээр зогсож байгаа баригдахаас өмнө тэ Ашфордын ноёны охинтой уулзж байгаа. Тэгээ нөгөөх нь болохоор хов ярьж байгаа шүү дээ. Хааны одоо Мегер Таргариены хоёр хөвгөн болохоор тэр баг үхсэн баха гэж хэлчихэж байгаа. За тэгээ Данкан ингээд хаад одоо хоёр ханхууд ингээд баригдаад за тэгээ орж ирээд ингээд тэр бүтлгүүдэд ийм сандарсан твдсэн яриа гараад тэгээ буруу зүрх ярьж байгаа нь болохоор Данкны хэр одоо
муухайгаар хэлэх юм бол хэр хөлдөө вэ гэдэг нь бол харуулж байгаа штэ. Ийм маш одоо хөлдөө яриаг бий болгож байгаа те. Ингээл алхан бүртээ ингээ бүтэхгүй зүйлүүдийг бол гаргаж байгаа. За тэгээд гисэн ч хэдүүлээ эндээс юг харж болж байгаа вэ гэхээр Baylor Targaryen буюу одоо ханхүү нэлээд ухаалаг юм шудраг тийм маш одоо их одоо гоё ханхүү гэдгийг бол харуулж байгаа. Одоо гоё юм юу гэмдэ илэрхийлэх юм бол одоо маш шудраг тийм дээрлэхүү бус тийм одоо ханхүү гэдгийг харж байна. Ханы эсрэгээр Мэйгэр бол илүү юм ихэмсэг их дээрлэхүү муухай харилцаатай тийм ханхууг бол ингээд хоёр ханхуугийн ялгааг бол харуулж байгаа. Тэгээд номон дээр ч тэр кинон дээр ч тэр Жон Сноуийг үл тооцох юм бол дандаа хар үстэй одоо ханхууд бол ер нь л их ухаалаг байдаг. Тэ ухаалаг их шудраг тийм ханхуунууд байдаг. Шар үстэйнүүд их хичлэн ер нь жоохон галзуу талтай байдаг тий. Гэвч дандаа хар үстэнгүүд нь дандаа үхэж таарсан байдаг. Тэгээ номон дээр ч гэсэн бас ер нь шаргал үснүүдийг яадаг. Дээрээс нь голчилдаг. Дээрээс нь яадаг гэхээр бас ертөнц ч гэсэн нөгөө хар үстэй болохоор илүү жоохон нэр хүнд муутай байдаг тий. Энэ ертөнцтэй ч гэсэн бас хар үстэй болохоор тийм нэр хүнд муутай байдаг. За ингээд тэнд яриа болоо. За тэгээ Baylor Targaryen мэдээж тулдах зөвшөөрлийг өгдөг. За ингээд тэгээ мань хүн хүртэл Мэйгэрийн өмнө амар буруу үхэх ялтай юм хэлж байгаа шүү дээ. Таны одоо хоёр хүүгүнийг амьд ирнэ гэж хэлж байна гэж Мэйгэр ингээд санаа харж байгаа байхгүй тий. За энэ бол мэдээж одоо энэ Данкны хувьд бол үхэх хэмжээний тийм буруу үгийг хэлж байгаа байхгүй тий. Тийм учраас ийм тийм сандруу тийм бол хүн бол болж таарж байгаамаа. За ингээд үүнээс цаашаага одоо таанзалтай уулзж байгаа шүү дээ. Таанзалтай. За тэгээд таанзалтай уулзаад энэ дээр ингээ маш гоё юм жүжиглсэн тоглолтоо явагдаж байгаа. За тэгээд тэр нэг юм хоёрт дуулга өмсдөг хүний царай нь баг Данкантай амар адилхан байгаагаас та харагдж байгаа тий. Данкантай амар адилхан санагдаж байгаа. Ингээд үүний дараа болохоор одоо тэгэл Данкны инээдтэй царай дээ энэ харагдаж байгаа. Тэгээд ингээд таанзал Данкан хоёрын хооронд яриа өрнөж байгаа тэгснэ. Чи ингээ юм боддгоо би бамбаан дээр ингээ лого тавиулах гэсэн юм аа гэдэг. Тэгсэн чинь таанзал ямар лого гэж мэдгүй гэд юу. Тэгэхээр ямар логоод символ тэмдэг те тавиулахаа мэдхгүйгээр хүрээд ирсэн байх гэдэг. Тийм л бодлогогүй байгаа хүн байгаа. Тэгээд үүний өмнө болохоор мэдээж Baylor Targaryen нэг чухал зүйл хэлж байгаа. Тэр болохоор чи Арлены цусан төрлийн хүн үү гэдэг биш гэдгсэн чинь хэрвээ цусан төрлийн хүн байсан бол чи түүний тэмдэг бэлэг тэмдгийг өглөн авах боломжтой. Чи цусан төрлийн хүн биш учраас чи өөрийнхөө бэлэг тэмдгийг бий болгоорой гэж хэлж байгаа. Ингээд одоо эг тий өндөг тэгээд Арлан 2 одоо таанзлаар өөрийнхөө бэлэг тэмдгийг бий болгохоор ингээд ярилцаа зогсож байгаа. За ингээд ерөнхийдөө бол эг бол хэлж байгаа шүү дээ. За ийм модны дор дээр нь од харвсан. Тэгээд урд нь гол урсгасан байдлаар ингээд бэлэг тэмдэг хийя гэдэг. Энэ бол харин Huge Knight буюу одоо тэг хүлэгт баатар. За тэгээд ингээд ерөнхийдөө логот болж байгаа. Тэгээд таанзал одоо ингээд юуг л хийж өгнө. Тэгээд логийг хийж өгөхөр болоод ингээд энэ хоёр бамбаага үлдээчихэж байгаа. Ингээд үүний дараа болохоор энэ хоёр амар инээдтэй мэрдэн. Тэгээд ялангуяа эг Данкан хоёрын энэ ярианаас үг харж болохоор бүр Данкан бүр үнэхээр хөлдөө байгаа байхгүй. Бүр татаж ханаа эг бүр юу вэ гэх юм асууснаа Мартсарт чамд яваар хамаатай гэж бигээ те. Ингээд амар инээдтэй хэсэг бол гарч ийн. Тэгээд үүний дараа болохоор Lionel одоо таарна. Одоо Baritow-гийн Lionel та таарна. Тэгээд Lionel болон одоо Tyler Owg хоорондоо улсын тэмцээн болдог те. Тэгээд Данкан оролцоо. Тэгээд тэр эгийн улсан дээрээс ингээд зүгтцсэн байгаа хэсэг мөсг амар хөөрхөн инээдтэй байсан. Тэгээд тэндээс Данкны хэр хүчрхэг залуу гэдгийг харж болж байгаа хөөх. Тэр олсыг хэрхэн татж байгаа. Ингээд тэгээд мэдээж одоо Данкан ялж байгаа. За тэгээд үүний дараа нэг инээдтэй факт гэх юм бол ингээд Данкан эгийг тэврээд ингээд дээшээ шидэж байгаа шүү дээ. Дээшээ шидэн ухта кадр шууд ингээд солигдчихж байгаа хэсэг гарч байгаа. За тэрэн дээр яг амьдрал дээр юу болсон бэ гэхээр яг энэ зураг авалт үеэр Данкан одоо эгийг дээшээ шидэд тэгээд ээг бууж эрэхтэй Данканыг цогцсон байдаг. Тэгээд Данканы нүд нь уруул нь амар ингээд хавдаад амар хөөцсөн байсан. За яг тэр хөөцөө ингээд хавдсан байх үеэр нь одоо Жорж Мартины маань одоо зураг алтанд ирсэн байгаа. За тэгээд тэр хоёр ийм амар нүртэй бол уулзсан байгаа шүү. Энэ манай хаалган дээр нөгөө юм хийгээд байгаа. Тийм учраас энэ чимээтэй байгаад байж магадгүй шүү. Sorry guys. За тэгээд тийм бас нэг факт болсон гэсэн. За ингээд мэдээж алж байгаа. Тэгээ оройн олоод за мэдээж мань хүн нөгөө нэг Арлны хоёуг дуулах таарахгүй учраас мань өөртөө хоёуг дуулах хотлож авах гэсэн. За тэгсэн чинь мэдээж мөнгө байгаагүй 600 тэгсэн чинь надад хоёрхан л байна гэдэг. Тэгээд ингэж байгаа. Тэгээ мэдээж хоёуг дуулах хийлдэг залуу одоо энийг Данкныг хараад өрөвдөж байгаа тий сэтгэл нь хөдөлж байгаа. Маш шудраг юм үнэнч залуу гэдгийг бол Данкны тэр үйлдэл болохоос харагдаж байгаа.
Тэгээд ингээд үйл болоос харагдж байсан учраас одоо мань залуу ингээд урьдчилан мөнгөний аваад үлдэгдлээ авчраараа гэсэн. За тэгээд Данкан одоо өөрийнхөө морийг бол ингээд зарж байгаа. Тэ. За энэ дээр нэг факт байна. Уул нь Данкан чинь түрүү нөгөө Бамбага хинд өгсөн штэ. Таанзалд өгсөн штэ тэ. Ингээд лого шивүүлэхээр тэгсэн чинь яг энэ одоо хувь дулаан авдаг хэсэгтэр Данкан маань ингээд Бамбатаа авч байгаа. Тэгээ айгуу сонирн байгаад энэ яагаад Бамбатаа авч байгаа вэ гэд. За тэгвэл тэгэхээр яхаа энийг бол ингэж таамаглаад байна. Би энийг бол факт гэж харсан юм л да. Одоо киноны алдаа гэж харсан. Тэгээ бодохдоо ингэж бодсон. Энэ зураг авалт нь төрүүлээд хийгдсэн. Тэгээд таанзал тэнгуутаа энэ болохоор энэ маргааш болж байгаа үйл явдал байсан. Тэгээд яг энэ эвлүүлэг дээр ингээд солигдоод тий солигдчихвол гэж бол харсан. Одоо би бол бодож байна. Хэрвээ энэ одоо таанзалд өгснөхийн дараа Бамбага авсан бол мэдээж Бамбаа логот авах шүү дээ. Одоо модны хэлбэртэй логотой байх хэвээр. Символ тэмдэгтэй байх хэвээр. Гэтэл тэмдэг байхгүй. Бамбага урж авч явахгүй. Өглөө таанзалтаа уулзаад Бамбага өгсөн мөртлөө оройн Бамбаа тавьж шүү дээ. Тэгэхээр тэгээд мэдээж таанзал Бамбааг нь авсан. Тэгэхээр энэ бол одоо би бол энийг алдаа л гэж бол бодож байна. За ингээд манай хүн одоо морио бол ингээд одоо зархаар болж байгаа. Тэгээд одоо мориндоо хэр хайртай байгаа тий. Тэгээд мориог худалдсныхаа дараа одоо хэр яаж байгаа. Тэгээд одоо энэ цагаан морь бол sweet food гэдэг морин шүү дээ тий. Энэ бол одоо маш юм зөөлхөн дүлгөөн тий. Одоо бидний хэлээр одоо хоньны морь гэсэн үг л дээ. Тийм морь байгаа. Тэгээд өөрийнх нь бол маш хайртай. Энэ хоёр хэрхэн ярилцж байгаа. Тэгээд би чамаа буцаж ирж аавна гэж ярьж байгаа. Тэгээ мориндоо эргүүлээ нөгөө хоёр доос миний моринд ийм юм өгөөрэй. Тэгэхээр Данкны одоо амьтанд болон одоо мориндоо хэр их хайртай вэ гэдгийг энэ хөдөө зургаас харуулж байгаа. Тэгээ морьтойгоо салах яс гүйцэтгэж байгаа. Тэгээ нулимс тэлгэнж байгаа. Одоо тэр ингээ маш гоё дүр зургийг бол эндээс харж болж байгаа. Үүний дараа Данкан яг хоёр ярилцж байгаа. Тэгэл түрүүний дурдсанчландаа тэр чин загасчлаа юу гэж. За тэгээд ингээ шөнийн одоо эхний тулаан маань эхэлж байгаа. Эхний тулаан маань шүн болж байгаа. За тэгээд энэ хүү тулаанд маань болохоор яг ямар овгод хоорондоо одоо оноолт таараад байлж байгаа гэхээр би харъя. За энэ хүү оноолтон дээр болохоор одоо Лайнел Баратены эсрэг Роберт Ашфордын энэ хоёр хоорондоо оноолт таарж байгаа. За тэгээд Валер Таргариен буюу одоо манай ханхүү Бэлор Таргариены хүү Валер Таргариены эсрэг Хайтауэрийн овог таарж байна. За тэгээд Ланнистер эсрэг Тайрл овог таарсан байна. Тэгээд Түүли байгаа шүү дээ. Хар загас. Түүли овгийн эсрэг Хардинг овог таарсан байна. Тэгээд Ланнистер эсрэг Ашфорд гэсэн иймэрхүү оноолтоор бол ингээд одоо энэхүү одоо оройн тэмцээн маань бол ингээд энэхүү эхэлж байгаа. За тэгээд мэдээж энэ дээр бас дурдууштай зүйл байхээр одоо хэдүүлээ House of Dragon дээр бол тий Demon Targaryen тэгээд Hightower-ийн одоо Hightower-ыг төлөөлж байлдаг чинь нэрийг мартчихлаа. Тэр хоорондоо байлдаа тэгээд Demon ялагддсан шүү дээ. Их жишээ нэ тэгээд бас одоо House of the Dragon дээр бол Hightower болон Targaryen хоёр хоорондоо мэдээж бас одоо дайн хийж байгаа үйл явдал одоо үргэлжлээд явж байгаа. За тэгээд энэ миний гоё харуулж байгаа юм шиг гоё утга санаатай надад бол санагцсан. За тэгээд энэ хэсгийн зураглал бол маш гоё. За тулааны хэсэг дээр бол ингээд маш гоё тулаан гарч байгаа. За ингээд тулааныг Данк хоёр маань үзээ. Тэгээд Данкны царай бол ингээд ховс хийдэгтэй. За би юу хийж вэ? Энэ ямар амар тоо. Мэдээж Данкны төсөөснөөс илүү ширүүн маш хүнд тулаан болж байгааг Данк харж байгаа. Тэгээд Данкны амьсгаад давхцдаг тий. Ингээд царайнд бараагаад ингээд царайнд бараад амьсгаанд давхцаад. Ингээд Данк маань одоо нэг үгээр их юм бол одоо ер нь бол ингээд шантарж байгаа, айж байгаа хэсэг бол гарч байгаа. За тэгснэ. Тэгээд ингээд Данкын суужсэн цаана ингээд манай маань амар тулдаал тий. Ингээд төсөөл дотроо өөртөө яриад гэж та гинт Данкны харснаа хажууд нь хүн байгаа санаж байгаа хэсэг гарч байгаа шүү тий. За ингээд Данкан бодлогошроод ингээд сууж байгаа. Тэгээд Данкан болохоор багшийн тухай дурсаж санаж байгаа. За өндөр болохоор Данкан маань бол мэдээж яаж байгаа. Тэгээ өндөр бол Данкан маань бол мэдээж одоо нэгдүгээрт бол ингээд шантарж байгаа. Тэгээ айж байгаа тэр тулааныг харсантай юу болж байгааг харж байгаа. Дээрэс нь бас нэг талдаа энэ өөрийнхөө бүх зүйлийг дэмжин тавьж байгаа. Өөрийгөө сорж байгаа, анх удаа тулаанд орж байгаа. Дээрэс нь багш өөрийнх нь одоо бүх насаараа хөндлөж явсан. Тэгээ багшийн хинч таньдаггүй, хинч мэддэггүй. Тэгээд тэр талаар хүртэл дурдж байгаа тий. Одоо хинч биш байдлаар ингээ өхөө. Тэгээ би ингэж өхмөөргүй байна. Би нэр алдартай одоо хүлэгт баатар болмоор байна. Би нэр төрөө дуурсгамаар байна.
гэж бол одоо мань хүн хэлээд тэгээд одоо маргаашийн тулаанд бол би одоо Арлан одоо Хүлэгт Баатар Данкан гэдэг одоо энэ хүүг хэрхэн бэлдсэнийг намайг хэрхэн бэлдсэнийг би бол харуулах болно гэдгээр энэ хүн анги маань ингээд дуусч байна. За одоо яг эндээс эхлээд энээс цаашаа хэдүүлээ спойлер ярина. За ямар спойлер ярих вэ гэхлээр хэдүүлээ за андаа энэ дээр нэг хэсэг гарсан. Хэдүүлээ өмнөх ангийн Данкан маань дэм буудал дээр эгтэй уулзж байгаа шүү дээ. За эгтэй уулзж байгаа. Тэгээд гадаа нэг байсан. За тэгээд ингээд дотогшоо орсон чинь нэг согтуу залуу хэтжээд шүү дээ. Ингээд ширээнда тасарсан хөвчээдэг. Тэгснэ утаа гараад ирсэн над руу битгий ойрт гэх нэг юм ярьдаг. За тэр согтуу хөвтжсэн тэр одоо залуу бол хэн бэ гэхлээр тэр бол өнөөдрийн одоо киноны маань бас нэг хэсэг Мегор Таргаран гэж хэлсэн шүү дээ. Одоо хааны 2 дахь хүү Мегор Таргаран маань бол 4 хүүтэй гэж ярьсан. За тэр 4 хүүгийн хамгийн том хүү буюу Дээрэн Таргаран баггүй. Тэр унтчихсан хүү Дээрэн Таргаран бол тарж байгаа. За Дээрэн Таргараны тухай хэдүүлээ жоохон ярих гэж бодож байна. За Дээрэн Таргаран бол ер нь бол одоо The Drunk гэдгээр илүү алдартай согтуу одоо хаан хүү гэдгээр нэлийн дэм нэртэй болсон. Одоо тэр бол маш их арх удаг. Дээрэс нь мань хүн ерөнхийдөө зөгнөгч байдаг. Зүүдлэгч байдаг байхгүй. Зүүдлэгч байдаг. Тэгээ Таргараны одоо удмын хүмүүс төр нь яг ийм хүмүүс зөндөө байж байдаг. Тэгээ House Dragon дээр хүртэл гардаг. Game of Thrones дээр хүртэл гардаг тий. Тэгээд анхны Aegon Conqueror эзлэн төвлөгч Aegon хүртэл өөрөө бас зүүдлэгч байсан гэж ярьдаг. Зөгнөгч байсан гэж ярьдаг. За Дэнхүү бол юм ирээдүг зөгнж ярьдаг. За тийм учраас тэр согтуу байж байхдаа босч ирээд ярьж байгаа нь болохоор тэр ирээдүйн талаар ярьж байгаа болов уу гэж бодож байгаа. За тэгээд мэдээж энэ хүн маань бол мэдээж хаан болж чаддаггүй нас ордог. За тэгээ 2 дахь хүү нь болохоор хэдүүлээ түрүүн Данкан бол 2 хүүтэй нь бол 2 дахь хүүтэй нь уулзсан Aeron Targaryenтай уулзсан тий байгаа. За тэгээд 3 дахь хүү маань хэн бэ гэхээр Aemon Targaryen. Aemon Targaryen хэн бэ гэхээр хэдүүлээ Game of Thrones дээр одоо Night болдог тий. Night Watch болдог. Тэр бол одоо шөнийн харуулд бол эмчээр одоо очдог гэсэн үг. Тэгээд тэнцэн одоо маш урт удаан насалсан маш их хаадуудыг бол үзсэн. Тэгээд эсвэл нь одоо Night Watch-оор бол ингээд нас ордог. Тэгээд хэдүүлээ энэ Aeron Targaryen-ыг бол Game of Thrones дээр бол хардаг шүү дээ тий. За тэгээд 4 дахь хүү хэн бэ гэхээр 4 дахь хүү маань Egg буюу Aegon Targaryen. 4-р Aegon Targaryen баггүй. За тэгээд энэ хүү Aegon Targaryen болохоор одоо Duncan-тай хамт явж байгаа. Энэ хүү халдсан хүү бол Aegon Targaryen юм аа. За тэгээд Aegon Targaryen. За дээрэс нэмэд хэлэхэд манай одоо Maegor Targaryen гэдэг байгаа шүү дээ. Энэ 4 хүүгийн аав. Энэ бол ганцхан 4 хүүтэй биш. Нийтдээ 6 хүүхэдтэй. Тэгээд 2 охинтой байхгүй. 4 хүү 2 охинтой. Гэтэ 2 охин нь бол мэдээж кинонд дурсагдахгүй байх гэж бол бодож байна. Бас хэрэг гаруул гоё л байна тий. Тэгээд 2 охины хэн бэ гэхлээр Daela Targaryen, Ray Targaryen гэдэг. Тэгээд энэ хоёр бол ерөөхдөө түүхэнд бол нэг дурддаггүй. Тэгээд намгүй амар жимээр амьдраад нас орсон болов уу гэж бол бодож байна. За иймэрхүү спойлерыг бол хийж болж байна. Тэгээд энэс цаашаага спойлерыг дараагийн дээр ярив. За хэдүүлээ бас нэг спойлер хороо өмнөх анги дээр Таанзал гэдэг нөгөө Мөнгөн Бамбатын түүхийг ярьж байгаа шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ өмнөх тийсрээс нь харсан байж магадгүй. Одоо энэ Aeron Targaryen Таанзлын ингээ барьцсан ингээ зүсдэн шүү дээ. Тэр хэсэг гардаг. Тэр бол би бол ингэж таамаглаж байна. Таанзал яг тэр Мөнгөн Бамбат одоо хааны Мөнгөн Бамбат Хүлэг Баатарын түүх бол Таргарены хувьд бол нэлээд таагүй дурсамж таагүй түүх гэж бодож юм. Мэдээж лууг алсан тий. Тийм учраас тэрнээс болсон болов уу гэж би бол таамаглаж байна. Тэгээд түүнээс болоод Таанзлыг гэмтэн. За тэгээд мэдээж Данкан Aeron Targaryen хоёр хоорондоо муудалцах нь байна, хоорондоо зодтолдох нь байна. Ингээд асуудлууд бол эхэлх нь байна. За тэгээд мэдээж хэдүүлээгийн гол дүр Egg болон Данкан маань тий. Egg манад хожим маш ард түмэнд илгэнтэй Таргарены түүхэнд хамгийн одоо сайн ард түмэндээ нэртэй ард түмэндээ эерэг ээлтэй тийм хаанаар бол дурсагддаг хожим бол тий. За тэгээд ингээ маш гоё түүх мараад ингээ цаашдаа маш сонирхолтой горол үргэлжлэх нэ. За тэгээ хэдүүлээ 3 дугаар ангаар эргээд уулзцгаая. Тэгээ та бүхэн бас миний дутуу ярьсан, буруу ярьсан зүйлүүдийг гоё засаад доор комент бичээрэй. Тэгээд хэдүүлээ 3 дугаар ангаараа эргээд уулзцгаая. Түр бай. Валаар Маргорис.